За бүгдийн амгалан айлтгая. Орчин таажууд Самсуг өнөөдөр жишээ тааждын хувьд Самсугийн нам шиг нэлээд хэдэн хувцас байгаа. За намаа хараарай. Самдын сүгмэ жинсуудан чэсүүжин гавсуу журваадан тааж адваа дамбууны жugdubla гүйөдтэй гэж. Жugdubla гүйөдтэй жугжа самдын сүгмэдла жугби дуваанэ. Тийм ээ. Жугжа жugdub гүү байгаа учраас жугжа гүү байгаа тийм ээ. За тэн дотроос жугжа самдын сүгмэдла жугбийн дуваанэ. Намчинла жугбийн жugdubжин баг гүйөө бичээрэй гэж. За тийм ээ, тийм ээ. 9 байгаа. За ингээд жugdubla гүү байгаа. Яагаад гэвэл жугжа гүү байгаа. За нивани тийм ээ тааж адваа. За хажиг дамбу хажиг тэгвачумбо жумбражин чо жирэгва жорви зомдүй зовр жүрмийн гоно нэмсүүлэн би сэмбэн алжур жugdubжин цаний гэж. За жugdubжин цаний гэж тийм ээ. За хажиг. За энэ өмнө бид нар нөгөө уншижсэн учраас энэ ийм тэмдэглэгээ энэ юмнууд хурдан уншижсэн тэр үеийн тэмдэглэгээнүүд за юу. За хажиг юу гэж бодож байна вэ? Тэгвачумбо жудан бравин чö гэж. Тэгвачумбо жудан брав жумбражин чö гэдэг нь бол нөгөө 9 байгаа шүү дээ тийм ээ. Тэгвачумбо жумбражин чö жugdubгүй. За тэрийг хэлж байгаа. Энэ 9-ийн дот тавьсан байна тийм. Энэ жумбражин чö 9 байгаа. Тэр 9 бол жирэг ба гэж. Жирэг ба жорви зомдүй зовр жүрмийн гоно нэмсүүлэн би сэмбэн алжир гэж. Жорви зомдүй гэж. Жирэг ба жорва гэдэг нь бол өмнө хэлжсэн хажиг бол жорвашила гоно жорви зомдүй гэдгээ бол жорваши бол бодож хэлж байгаа. Аранлаг бол энэ жорва гэдэг нь бол лаглан тийм ээ. Лаглан лагомбай тийм ээ. Лаглан лагомбай. Энэс аранлаг бол лаглан лагомбай, хажиг бол жорваши лагомбай. За ийм ялгаа байгаа гэд өмнө бол бид нар ярьж байсан. За энэ хажиг бол тийм ба. За тэр бодож байгаа нь бол хойно ингээд аранлагын гагцтаас бол илүү тодорхой. За тийм жумбражин чö гүү жирэг ба жорви зомдой зовр жүрмийн гоно нэмсүүлэн би сэмбэн налжур жанчуу сэмбэн налжур буюу жанчуу сэмбэн лам бол жugdub юм гэж. За ингэж тодорхойлсон бэлэг чанар тийм ээ. Цаний сэрва метэдэ гэдэг нь бол панчаран. Тэгвачумбон тогломдэ танидэ юм би жирдэ тэгвачумбо жумбражин чö жирэг ба намзуг журва зовр жүрмийн гоно нэмсүүлэн би сэмбэн налжур. За тэгэхээр аранлаг бол тэгчин цоглом тавьж шүү дээ. Тэгчин цоглом бол цанидэ хажиг таны тавьсан цанидэ энэ жugdub маян цонжоод маян гэж гэдэг шүү дээ. Цанидэ юм бичэр ягаад цанид ийм баян гэхээр тэгвачумбо жумбражин чö жирэг ба намзуг журва зовр жүрмийн гоно нэмсүүлэн би сэмбэн гэж. За намзуг журва энтриг бол хойно зүгтээс бол тэр үе. За ян хажиг донитламгийн гомжунгийн шэрв зовр жүрмийн гоно гэж. Донитламгийн шүү. Донитламгийн гомжунгийн шэрв зовр жүрмийн гоно тэгвачумбо жумбражин чö жирэг ба нэмсүүлэн би сэмбэн алжур жugdubжин цаний сэрва мэрэгдэ донитламгийн гомжунгийн шэрв зовр жүрмийн тэгчингийн цоглом явичэрдэ. За энэ бол бид нар өмнө ярьжсэн тийм ээ. Донит догийн гомжун бол одоо байж болно. Гэхдээ бол энэ бол заавал эхлээд нөгөө нэг бүлэгний замаар ороод донит доголцсон бол тийм ээ. За тийм. За донитламгийн гомжунгийн шэрв зовр жүрмийн гоно тэгвачумбо жумбражин чö жирэг ба нэмсүүлэн би сэмбэн алжур жugdubжин цаний сэрва мэрэгдэ донитламгийн гомжунгийн шэрв зовр жүрмийн тэгчингийн цоглом явичэрдэ донит онсомдоо догоо нянта даажимжин догоо онсонгийн гэж байгаа. Догоо онсонгийн дансан цоглом явичэр гэж. Дансан цоглом шүү. Тэгэхээр гомжун зовр жүрмийн донитламгийн гомжун зовр жүрмийн шэрв гэдэг чинь ер нь бол
тэгчин жорломоос төрж байгаа тийм. Тэгчин жорломоос. Тэгтэл бол одоо цоглом гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг үг гэхээр цогломбаа байжгаад доошоо унаад нянто замаар ороод нянто дээрээ нянто цоглом жорлом гэж явахлаараа зэрэг шинэ товлоод гомжунгийн ширв товлцсон. Гомжунгийн ширв гэлдээ одоо олоод төрүүлсэн. Тэгээд бол их хөлгөний урд нь их хөлгөний одоо ном үзэж судлаад хоосон чанарыг бол таньж мэдсэн. Тэр мэдлэг бол алга болохгүй шүү дээ, тийм ээ. Тэр мэдлэг бол алга. Доошоо унах тэр баг хөлгөний зам руу унах чинь бол бод сэтгэлэн доройтсноос унж байгаа болохоос бол тэр мэдлэг бол тэр шервжин ча тийм үү мэдлэг нь бол доройтсоо тийм шүү дээ, тийм ээ. Урд нь үз тань бол алга бол. Тийм. Тэгэхээр юу гэж байна? Донид ламын гомжунгийн ширв зовор журмын тэгчингийн цоглом гэж байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол яг үхээр Донид ламын гомжунгийн ширв зовор журва чин цоглом гэхээр энэ угаасаа л нөгөө нянта дажим догоон онд сумаа юм байх нь бүр ойлгомжтой. Ягаад тэгэхээр энэ гомжунгийн ширв чин жорломоос төрж байна. Тэгтэл энэ тэгчин цоглом гэж байгаа. Тийм ээ. Тэгчин цоглом гомжунгийн ширв. Тэгчин цоглом. Тэгчин цоглом дээр бол гомжунгийн ширв байхгүй шүү дээ. Дамбуу нийтнэ тэгчин ламаар орсон болвол байхгүй шүү дээ, тийм ээ. Гэтэл бол энэ Донид ламын гомжунгийн ширв жуудан дэмбийн тэгчин цоглом гэхээр яг хав Донид онсондууд нянта дажимжин догоон онд сумын гасамжин цоглом тийм ээ яв гэж. Ян хажиг тэгвэл жумбрэжин ч тэгээд энүүгээр бол юу хэлж яах гэхээр Донид ламын гомжунгийн ширв зовор журмын гоноо тэгвэл жумбрэжин жирүүг нэмсүүл юм бэ симбэ налж зүгдвжийн цанид гэдэг нь бол харахгүй болж байгаа эндээс ойлгож байгаа үстэй тийм ээ. Тэгж цоглом гомжунгийн ширв зовор жингийн цог Донид ламыг иршаа тийм ээ. Ян хажиг тэгвэл жумбрэжин ч жирүүг зэжэр зовор журмын гоноо зэмүн журва гэсэн үг шүү дээ. Зэмүн журва зовор журмын гоноо нэмсүүл юм бэ симбэ налж ийн цаны сэрва мэтэд тэгчингийн тонлом дунгал чөсөжс мангай гэж. Энэ тэгвэл жумбрэжин ч жирүүг зэмүн журва зовор журмын гоноо нэмсүүл юм бэ симбэ налж ийн цаны мэтэд тэгчингийн тонлом дунгал чөсөө гэдэг чинь тэгчин тонлом барчин мялмыг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгчин тонлом барчин мялам. Тэгчин тонлом барчин мялам бол тэр зэмүн журва зовор журмын гоноо нэмсүүл юм бэ симбэ налж бол эгч чөсөжс мангай байж. Аранлугнээс аранлуг өөрийнх нь тийм ээ аранлугны тэгва чимбон жудан брави ч нөгөө гү тийм ээ жирүүг жижур зовор журмын гоноо нэмсүүл юм би червжис симба гэдгийг л оруулах. Червжис симба. Червжис симбин симбэн. Энэ жижур зовор журмын гоноо нэмсүүл юм би симбэн алжир гэхээр болохоо хэлчихэд байна шүү дээ. Нэмсүүлэмбийн симбэн алжир гэхээр болохгүй харин нэмсүүлэмбийн шервар эзлэгдсэн ийм бодисатын зам гэх юм бол онлон барчин мялам гомлон барчин мялам бүгд ингээд тэрэнд шервжсэн ба гэдэг бол ингээд багтаад орж байгаа учраас зүгдүү болж байгаамаа гэж ингэж үздэг дээ шүү дээ тийм ээ. За энэ бол аранлагын цанд байна. За энэ цандыг бол чэйжлээрээ зүгдүү энэ одоо цанд гол цанд нь бол энэ юм байна шүү дээ тийм ээ. Тажууд дээр. Тэгэхээр жидэн дээр одоо жүгдвийн цанид тажууд дээр ингээд тавихад зарим нь одоо цандууд бол жидэн тажууд хоёрын цанид жоохон зөрөө тийм ээ үг үсгийн наан цаан тэр жоохон зөрөөнүүд байдаг. Тэр тохиолдолд бол таждаа гол ийм уламжлалтай шүү. Ягаад гэвэл тажид гэдэг бол эцэстэн шинжилж байгаа тийм ээ. Та жигдүүнэ одоо тавьж байгаа ийм учраас бол таждынхаа цандыг бол голоод явдаг шүү. Ихэнхдээ бол жидэн дээр цанид гэхгүй жогжид гэж тавиад байгаа шүү дээ тийм ээ. Жогжид. Энэ тажид дээр бол жүгдвжийн цанид гэж тийм ээ. За жүгдвжийн цанид жүгдв гэдэг бол бодисатын одоо голлон хийж байгаа одоо гол ажил байгаа учраас энэ тохиолдолд бол байж тийм ээ. Тэгвэл жумбрэжин жирүүг жизэр зовор журмын гоноо нэмсүүл юм бэ шервжсэн бэ симбэн аж жүгдвжийн цанид. За жүгжаагүй нанаа гэж жүгжаагүй байгаа тийм ээ. Түүн дотроосоо бол самдан сүгмэд мөн цамиж ши бол цамиж ши шадваадан хүм ядвалаа гэж. За энэ 9-өөс бол энэ 3-ыг бол ингээд тусад нь бол үзүүлье гэж. Дамбуулаа нэ гэж. За самдан номноход бол самдангийн нэрдэг шадваадан
ngоши шатва гэсэн хоёр хэсгээс үзүүлнэ. Дамбууны за хажиг самдан дамбуу ngоши нэмжиг товжижин тавсуу жүрвэн гэж байгаа. Самданжийн садвижийн гэвэрэгва самданжийн нэрдугжийн цанисэрва мэтэдэ самдан нивэн нэрдуг ёвич. Самдан дамбуу ngоши нэмжиг товжижин тавсуу самдан садвижи гэвэрэгва гэдэг нь самдан нэрдугын цанисэрва мэтэдэ самдан нивэн нэрдуг бол самдан дамбуу ngоши нэмжиг товжижин тавсуу жүрва маян шүү дээ тийм ээ. Ерөнхий самдангийн нэрдуг гэж тавьж байгаа мөртөө энэ ялгаануудыг харж байна уу? Самдангийн нэрдугын цанид гэсэн мөртөө самдан дамбуу ngоши бүр ингэж дамбуу ngоши гэж тавьчих дээр боо. Жир самдан нэрдугын цанид тавьжиж самдан дамбуу ngоши нэмжиг товжиж тавсуу тэрэ болохоор болж. Ягаад үг гэхээр самдан нивэн нэрдуг гэж байна. Самдан нивэн нэрдуг чинь самдан дамбуугийн нэрдуг товлоод ngоши товлоод түүний дараагаар болж байгаа шүү. Тэгэхээр самдан дамбуу ngоши нэмжиг товжиж иж шүү дээ. Самдан шиви бас нэрдуг ба самдан сүмби нэрдуг байгаа. Тэдгээр бүгд бол самдан дамбуу ngоши нэмжиг товжиж тавсуу жүрээ самдан садвижи гэвэрэг ба ямбартал. Маян ямбартал тийм ээ. Ямбартал маян гэж тийм ээ хажуу маян. Самдан шиви нэрдуг, самдан сүмби нэрдуг яхаараа самдан дамбуу ngоши нэмжиг товжиж тавсуу жүрээ самдан садвижи гэвэрэг ба. Тийм биз дээ. Маян гэхээр ямбартал самданжийн нэрдуг юм бэж. Авах, багч авах тийм ээ. Самданжийн нэрдугын цанисэрва мэтэдэ самдан нивэн нэрдуг ёо гэж. Энэ гагцт нь бол ойлгох тийм ээ. Хажиг ранги товжирж ирвэ самданжийн ngоши товжиж тавсуу жүрвэ самдан садвижи гэвэрэг ба ий цанисэрва мэтэдэ гэж. За ерөнхийдөө ингээд жидэн дээр бол ярьсан тэгээ өмнө ч одоо бид нар самсуг бол бас нэг удаа уншсан энд урд нь унших бас улсууд байгаа бах тийм ээ. Сонсоогүй улсууд байлаа гэхэд жидэн дээр ерөнхийдөө ярьсан учраас тэгж байгаа зүйлүүд бол дахин яагаад байгаа тийм ээ. Нилээ хэдэн. За хажиг юу гэж юм гэхээр одоо цандаа арай нарийсгсан байна тийм. Рангийн товжир жүрвэн юм байна шүү. Самдан дамбуу ngоши товжиж биш. Рангийн товжир жүрвэн гэхээр самдан нива бол нива сумба бол сумба шива шивэн одоо тэр товжир жүрвэн самдангийн ngоши товжиж тавсуу жүрвэн самдан садвижи гэвэрэг ба гэж тийм ээ. Одоо овоо чиглэсэн байгаас ий цанисэрва мэтэдэ гэж мэтэдэ ханлуг. Самдангийн ngоши нэмжигдүү жүрвэн жүнтан барчин мэлэм танидэ юм байгаа шиг сонжоод юм аа. Самданжийн ngоши нэмжигдүү жүрвэн жүнта барчин мэлэм. Та барчин мэл. Бодвол цанидэ юм гэж. Цанидэ юм гэдэг нь хажгийн тавьсан таны тавьсан цанид болж байгаа мөртөө сонжоо бол биш юм. Самдангийн нэрдуг тийм ээ. Юу гэхээр рангийн товжир жүрвэн тэр жүнта барчин мэлэм. Тэгээ самдангийн ngоши нэмжигдүү жүрва гэдэг чинь самдангийн ngоши нэмжиг ямбар жүрва гэсэн санаа шүү дээ. Тэгээ ямбар жүрвийн жүнта барчин мэлэм. Тэгээ рангийн товжир жүрвэн самдангийн ngоши товжижин тавсуу жүрвэн самдан садвижи гэвэрэг байна. Самдан нэрдуг маян. Сонжоо маян бичэр дамбуу дэртал тэгээ дэр жүрвэн намчин гажиг дамбуу товжижин тавсуу жүрвэн самдан садвижи гэвэрэг байна. Энд дэр нэг ялгаа харж байна уу? Дэр жүрвэн тэгээ дэр жүрвэн намчин гажиг дамбуу товжижин тавсуу жүрвэн гэж байгаа. Намчин гажиг дамбуу товжижин тавсуу жүрвэ. Мачовын мүүдэр нь харанлаг тавьж байгаа чойж нь энэ шүү дээ. Намчин гажиг дамбуу. Яа энэ чинь жүнта барчин мэлэм тавьсан шүү дээ. Жүнта барчин мэлэм чинь гажиг няваалаа намчин товлон те. Намчин гажиг дамбуу товлон. Намчин гажиг дамбуу. Тэгвэл хажиг цанд дээр юу гэж тавьсан бэлээ? Рангийн товжир жүрвийн самданжийн ngоши товжид гэсэн болохоос намчин гажиг дамбуу товжид гээгүй үстэй. Намчин гажиг дамбуудаа самдангийн ngоши нягаан юм ба тавих юм уу? Энэ хажгийн тавьсан цандыг та нар нэг сайн анзаараарай. Хажиг ахаад харъя тийм ээ. Хажиг рангийн товжир жүрвийн самдангийн ngоши товжижин тавсуу жүрвийн самдан садвижи гэвэрэг ба ийм цанид гэж тавьсан чинь аранлаг мэтэдэ гэсэн. Тэгээ мэтэдэ гэдэг юу гэж хэлсэн гэхээр самдангийн ngоши нэмжиг ямбар жүрвийн жүнтан барчин мэлэм тавьсан шүү дээ. Барчин мэлэм. Танидэ ийм гэсэн. Танидэ ийм. Тэгээ дамбуу дэртаал гэдэг нь танидэ ямбар таал гэсэн санаа байна шүү дээ. Танид юм байгаа одоо дүүлэх гэдэг шүү дээ. Танидэ ямбар тэгээ дэр жүрвийн намчин гажиг дамбуу товжиж байна. Тэгээ дэр жүрвийн гэдэг нь самдан дамбуу ngоши нэмжигдүү жүрвийн жүнта барчин мэлэм чинь яах нь вэ?
남친 가지고 담보 덮주진 답수주로 삼도 세두지 계획이고. 인 다르게 뭐. 다른 이거 아직 자와만 좀. 그러면 아직 삼도 몇주 염죽도 줄빙 junta барчин мэлэм намчин гажиг дамбуу товжиж тавсууж урвал байдгийг байгаа үз. Байдаг юм байгаа үз. Тэрэн дээр ч юм бол маргах юм алга. Тэгээ миний тавьсан цаанд бол ранги товжиж урвал самдан унши товжиж тавсууж урваа гэж тавьсан бол намчин гажиг дамбуу товжиж тавиагүй шүү дээ. Тэр эн чинь өөр штэ гэдэг үл юу. Энийг харж байна. Тэгээд дэр журвын намчин гажиг дамбуу товжиж тавсууж урвал самдан содвиж гэвэрэг ба юм бэчэр. Юм бэчэр. Ингээл одоо бол ингээ болчихж байгаа л санаа юм байна шүү дээ. Тэгээд энийг яаж гаргасан? Одоо энэ олон энэ шүд банчи их чаны энэ регваг одоо энэ олон ингээ шууд харахаар нэг хамаагүй юм шиг тийм ээ. За энийг нэг ийм юу яа. Нэг ийм тэмдэг тавиад од X-тэй бодлыг энэ гайгүй шүү. За цааш нь өмнө дэхтэй ярьж лээсэн тийм ээ. Ажиг янлагийн гоноо огсоолаа. Янлагийн гоноо гэж шүү. Янлагийн гоноо гэхээр чинь нөгөө одоо жидэн дээр ярьсан шүү дээ тийм нөгөө нямбийн янлаг, хаянгийн янлаг, найжийн янлаг гэдэг янлаг сүм байгаа шүү дээ тийм. Самдун дамбуу, самдун нева, самдун сумба, самдун шива энэ дөрвчин бол ялгамжаа нь юу юм бэ гэхээр янлагуудаараа ялгах гэсэн шүү дээ тийм ээ. Догж, гадэ, дэнгэнзэн гэх мэтчихэн гэх тийм. Тэгээд нөгөө найрамдуудаа гэх мэтчихэн. Дан шишин, данюм, дэнгэнзэн. За ингээ янлагууд нь өөр өс. Тэгэхээр бол хажиг юу гэж. Янлагийн гоноо огсаала дааварж идвийн эсэм зээжигва цүндэндэн жаваад хамданжин нэрдугжин цани сэрва мэдтэй гэж. Жишээлх юм бол энэ янлагийн гоноо гэдгийг нь бол одоо энэ бол ерөнхий тавьж байгаа самдан нэрдуг. Тэгэхээр жишээлх юм бол самдан дамбуу имбийн чаана тийм ээ. Самдан дамбуу имбийн чаана янлагийн гоноо огсоолоо дааварж идвийн эсэм зээжигва цүндэндэн жаваад самдангийн нэрдуггийн цанид гэж тавьд болох уу? Самдан дамбуу. Самданжийн нэрдуггийн цанид гэсэн шүү дээ. Тэгэхээр самдан дамбуу ч бас нэрдуг байгаа шүү дээ. Самдан дамбуу нэрдуг таны сүсэрийгөө ээж нэрдуг идлаж идвийн лай дамбууа гэж байгаа. За тэрийг орхичээ гэж бодоход таны сүсэрийгөө ээж мовоо ээж равдуу юм ба ээж аваадуу ээж гэдэг иждүүд байгаа шүү дээ тийм ээ. Иждүүд юм байгаа шүү дээ. Тэгэхээр самдан дамбуу бол яг л янлагийн гоноо огсоолоо дааварж идвийн эсэм зээжигва цүндэндэн жава мөн үү? Жаваад самданжийн нэрдуггийн цанид гэж хажиг бол бодчих тийм ээ. За зэрэг метэдэ гэж байна. Дүгмэж шигаан нэрдуг танидтэй юм бичэр гэж. Дүгмэж шигаан нэрдуг. Намхатай намшаад ээж юм сэрзээ тийм ээ. Дүгмэдийн одоо дөрүүлэнгийнх нь нэрдуг бол цанидтэй хажиг таны тавьсан цанидтэй юм гэж. Рангийн огсоолоо дааварж идвээ. Гэсэм зээжиг бадан зүндэндэн жава юм гэж. Ийм. Гэхдээ самдангийн нэрдуг биш үү дээ тийм ээ. Цанидтэй юм бичэр. Дэртэл зүгмэд намхаа нэрдуг давуулаа рангийн огсоолаа дочигдон барилжижийн нямбуу янлаг ёвичэр гэж. Нямбуу янлаг. Тэла цаны сүсэр игва ижид суг ижиддүг ёвичэр гэж. Тэгэхээр зүгмэд бол намхаа нэрдуг давуу. Намхаа нэрдуг те. Намхаа таяа байгаа шүү дээ. Зүгмэд дамбуу намхаа таяа. Намхаа таяа бол рангийн огсоо болсон аль газар үлээ самдан шива. Самдан шивийн садвижийн жигдэмбийн гомбол сүжрвийн юмунгаас бол яг нь дочигдон барлаа. Рангийн огсоолоо дочигдон барлаа гэдэг чинь. Тийм ээ самдан шивийн садвижийн жигдэмбийн гомбол сүжрвийн юмунг гэж байгаа шүү дээ тийм ээ.
намха таяа бол. Намха таяагийн одоо нэмэх суу даава тийм ээ. Гинтэй гэж үзээд алж байгаа орхиж байгаа. Тэр чин болоор анги огсоо буюу доод газар нь өөрийнх нь яг тэр доотлын газар нь бол самдан шива байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр самдан шивийн садвижийн жигдэмбийн гомбон сүжрийн юм. За энэ нямундан барилжижийн нямбуу янлаг юу вэ? Нямбуу янлаг байж угаасаа тэр нямбуу дэмбийн гоноо дэшээ гарна шүү дээ тийм ээ. Одоо юу гэдгийг байваа гэх юм тийм. Самдан сүгхамаас сүгэнд рүү шилжиж шүү дээ тийм ээ. За тийм учраас юу гэж байна? Дочигдон барилжижийн нямбуу янлаг юу вэ? Тэгэл цааны сусар игөө ээжсоо ижид дүг юу вэ? Яанс зүгмэд намхан нэмжуглаа. Огсан банжа бон нүатан гэж. Огсан банжан бон нүатан. Огсан юм бо. Огсан банжан бон нүатан. Нэгдүгээр. Хоёрдугаарт огсон юм бамбин говаа. Гуравт нь сэм мэгвала зээжигдүүдэд би шинасо мэвартал. Тэгэл нямбуу янлагдан, паянгийн янлагдан, найжийн янлаг суг эвэж. Мөн юу гэж байна? Чаяа мөн ахаад өөр хэрэг байгаа. Зүгмэд намхаа нямжуулаа. Огсан банжа бон нүва гэж. Огсан банжа бон нүва гэдэг чинь бол огсан банжа бон нүва маань бол нямбуу янлаг хэлж байгаа шүү дээ. Нямбуу янлаг. Доод газрынхаа төвчгтгүүнийг төвчж чадах гэдэг нь бол тэр нямбуу янлаг тийм үү? За энэ нямбуу янлаг. Огсон банжа бон нүва гэдэг нямбуу янлаг. Огсон нямон бамбин говаа гэдэг нь бол паянгийн янлаг байна. Тийм ээ? Бамбин говаа. Бол паянгийн янлаг. Сэм мэгва зээжигдүүд додваа гэхээр ойлгомжтой юу ах вэ? Найжийн янлаг. Зээжигдүү найваа хүндүүг илүүн татаа. Зээжигдүү найваа. Найжийн янлаг бол зээжигдүүдэд би шинээс мэвартал тэгэл нямбуу янлагдан паянгийн янлаг римбашин дуу гаргаж шүү дээ. Нямбуу янлаг, паянгийн янлаг, найжийн янлаг суу мэвэж гэж. Оноо гүндүүлээс. Мэвэчэр гэдэг нь мэд гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Мэд гэсэн үг биш шүү дээ. Арантлаг юу гэж хэлж байгаа вэ гэхээр хажиг таныхаар болвол энэ хажиг таныхаар бол нямбуу янлагдан паянгийн янлаг, найжийн янлаг суг мэг ойвчрэр гэсэн үг. Тийм ээ? Мэг ойвчрэр. Хажиг чираан дарна. Хажиг таны одоо доцол дарна. Тэр янлаг сүм мэг ойвчрэр гэсэн. Наа шүү дээ. Энэс биш сүгмэд намхаа нямжуглаа. Нямбуу янлаг, паянгийн янлаг, найжийн янлаг мэд гэсэн үг бол шүү дээ. Мэд гэж хэлж байгаа юм биш. Таныхаар энэ яриач үргэлжлээд энэ дээд хаяан гэсэн шүү дээ. Мөн гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Зүгмэд намхааны өрдөг даа. Өөрөө цандаад ингэж тавьсан учраас тийм ээ, янлагыг гоноо огсоолоо дааварж идэв гэсэн зээжиг зүндэндэн жаваа те хамдан ярдуужийн цанид гэсэн шүү дээ. Тэр л одоо дагалж шүү дээ, тийм ээ. Зүмэн шагаан ярдуг танид юмд ярдуг сүгмэд намхааны ярдуг даваар анги огсоолоо очидон барж нямбуу янлууд. Таны сүсээр игва ээжсөө ижид дүг ёвичэр гэсэн шүү дээ, тийм ээ. Ижид дүг ёвич. Хаяа зүгмэд намхаа нямжуулаа огсоо банжа бон нуудан огсон юм бамбин говаад сэм мэгваза зээжигдүүдэд би шинээс умявтал дээла нямбуу янлаг паянгийн янлаг найжийн янлаг хажиг чираан дарна яг ойвч. Ранлугла ёд шүү дээ. Ранлугла ёд. Хажиг чираан дарна ээвч. Оноо гүндүүлээс. Түг мэба намла янлаг намбар шагва мэддэ шинасу рожиг бичэр сумба метеор талоо шинаа. Гэсэн хажиг өдөөс нь гэж тийм ээ, хажиг өдөөс нь үндүүд тэгвэл сүгмэд ба намлаа гэж энэ сүгмэд ба намлаа гэдэг нь зүгмэд шиг хэлж байгаа шүү дээ. Нам гэдэг чинь зүгмэд нугуудад гэсэн үг шүү дээ, тийм олон тонд сүгмэд ба нугуудад янлаг намбар шагва мэд гэж айлцсан. Хажиг бас тийм ээ өчөөгөө өгөхгүй гүндүүг илүүн тат. Сүгмэд ба нам гэдэг олон тоон дээр хэлж байгаа. Энэ бол сүгмэд шиг хэлж сүгмэд. Нөгөө намхатай намшид байж юм сэрзээ нугуудад бол янлаг намбар шагва мэдээ. Шинасу рожиг ба гэж хэлсэн байж. Тийм ээ. Шинаа жанжан гэсэн маягтай үг шүү дээ. Ан шинаа маягтай. Гэсэн. Рожиг вечер чэсумба тэгвэл
ингэ хэмээн зарлигсэн чинь буруу юм уу гэж. Харанлагт өдөөс нь асуулт. Мээр тал ушина жом мэддэ дүндийн доннис. Наад лүнгийн чинь утга нь бол самдан нам дар дүгнэтлээ дугжээ нааравдуу даваа гадээсуг янлагийн миндог миндава сосор машаггүй вандууд зад бич. Энэ хүн айхтар юу ахна шүү дээ. Тэр энэ гүндүүд дүгнэдүүд намдаа янлаг байхгүй гэж хэлсэн чинь бол самдантай адилхан тийм ээ самдан дамбууны яваасан ба шиватай адилхан нөгөө дугжээ нааравдуу даваа гаваа дэва дэгэнзэн гэд ингээ ялгсан ийм нэрийн ингээд тусд нь нэр үзүүлсэн харилцсан хоорондоо адилгүй ийм одоо янлаг байхгүй гэж хэлж байгаа болохоос биш бүр огтосоо янлаг байхгүй гэж хэлдэг юм аа тийм ээ сүгмэдэд бол сүгмэд шил догж догваадын жоба нааравдуу даваа гэдэг чинь дан шишин дан юмсан тэгээ гаваа дэвасуг янлагийн миндог миндава тийм ээ янлагийн мин энэ нэр бол ийм тусдаа бол тавих тийм байх гэж мөн түүчлэн дэшиндү шинасу рожиг бичрэр шеваян шаачеви ванду жэжи явамайнтэй гэж шинасу рожиг ба гэдэг чинь бол юу гэсэн үг юм гэхээр шаачева ихэвчлэн гэсэн санаа сүгмэд бол нөгөө дүрс байхгүй тусдаа газар орон байхгүй ер нь ийм ан ийм одоо юу гэдгийг оюун жоо ийм ертөнц шүү дээ тийм ээ ийм төрөл юм ертөнцхээр хаашаа ийм төрөл тэр ийм төрөл бол ихэвчлэн одоо ингээд мэлийгээд мүлийгөөд ингээд ийм шинэ ийм одоо агаарт оршиж идэг юм тийм ээ тийм маяг ихэвчлэн тэр талаас нь түүнээс биш бол бүр шинэ юм би чав гэж бол хэлж байгаа юм биш. Ева майндэ гэдэг нь бол аавал тийм гэсэн үг бол ихэвчлэн тийм аавал бол тийм байна. Ди нёмжуггис дөвийн тахтун ёвичэрдэ дүгмэд шагаала ижид дүн ядур сүм бич. Тэр бол нёмжуггис дөвийн тахтун байдгаа гэж. Тахтун гэдэг чинь дэгэнзэн биш шүү дээ. Тахтунгийн овоо бол мөн чанар нь бол шеров шүү дээ. Шеров. Тахтун бол тахтунгийн овоо бол шеров тийм ээ өмнө хэлжсэн. Дэгэнзэнгийн овоо бол тийм ээ симзэжиг баг тийм үү? Ийм байгаа шүү дээ. Тахтунгийн. Тэгэхээр бол ан шинэ бол байдгүй маа. Шинэгийн одоо аана. Шинэгийн аана бол 8 маян тийм ээ. Лахтун яа ёо вечрөө гэж тийм ээ. Ми шагаала ижид дүн байх тийм дээр. Хонарэ дүгмжийн нёмжуггис дөвийн ижид дүн яваа мэтэ вартал дүүвийн дүгмжийн ярдуу мэвэчна мадувдэ гэж агмад өгч. Хажиг юу гэж дүгмжийн нёмжуггис дөвийн ижид дүн байгаа гэсэн чи байхгүй гэж. Байхгүй. Дүүвийн сүмжийн ярдуу мэвэчна дагмад өгдэ. Хамдан дун сүмгийн гарунгийн нёмжуг яна дэний гарунгийн оши им мөгөө бичирдэ. Хамдан дун сүмгийн гаруу яна дэний гарунгийн оши им мөгөө бичирдэ. Самданжийн ярдуу яна самдан ингой сүмжийн ярдуу яна сүмийн ингой бич. Самдангийн ярдуу яна самдан им би чав. Тэгээс самдангийн оши им би чаваа ба. Самдан дамбуу ярдуу идэл ажид би лай дамбаа чинь самдан сайдгүй болохоос өдвий сайдгүй биш гэж бид нар өмнө маш тодорхой харсан тийм ээ. Яг тэрнтэй чинь адилхан сүмжийн ярдууч гэсэн сүмээ сайдгүй. Тэгээ сүмжийн ошин юмжиг бол байха чаваа бол байхгүй шүү дээ тийм ээ. За. Энэ бол тийм ээ мадувдэ гэдгээс бол энэ дага мадуу гэдэг энэ дээдүвийн сүмжийн ярдуу мэвичэрна дага мадуу гэдэг чинь бол аранлаг шүү дээ. Аранлаг дагмадуу гэж. Тийм. Ян хажиг самдангийн оши товжурдуу самданжийн мэгнэм жонгийн самданжийн сайдвижийн гэвэрийг ба тий нярдугжийн цанаас ирвэ мэтэдэ болж байгаа самдангийн оши товлохын тухайтад самдангийн мэгнэм жонгийн самдан сайдвижийн гэвэрийг ба тий нярдугжийн цанаас ирвэ мэтэдэ самданжийн нярдуг яна
Шэрэгжийн намбаажийн юм ягаа бич. Шивэр даваадан рабар давын намбаажийн юм байх бол албагүй юм аа. Нярдуг самдангийн нярдуг бол. Ягаа бичэрдэ самдангийн нярдуг сүжрийн нянтойжийн тонлом дунгал чөсө яа бич. Самдангийн нярдуг сүжрийн нянтой тонлом дунгал чөсө. Нянтой тонлом дунгал чөсө гэдэг чинь нянтой тонлом барчим ялам шүү дээ, тийм ээ. Цоба чөсө чөшөө жишээ гэдэг цобаанууд нь дандаа барчим ялам шүү дээ, тийм ээ. Өмнө хэлж байна. Барчим ялам гэдэг чинь дээжигдөө нямбар шавуу нямшиг ишээ баг. Нямшиг ишээ. Тийм учраас тэр нямшиг ишээ бол тэр одоо юу гэдгийг одоо умаар анжидын ёсонд бол нянтой тонлом барчим ялам бол ганцхан дагнад одоо зээжигдөө нямбар шавуу гоно гомонжоо. За ханжирны ёсонд бол хоосон чанар гом. Тийм ээ. За одоо умаар анжидын ёс ширшээ учраас тэргээрээ л яваа, тийм ээ. Умаар анжидын ёс ганцхан дагнад гомонжоо. Тийм ээ. Ганцхан дагнад дээжигдөө нямбар шаг. Тийм үед бол юун тэр юу лээ? Рангийн одоо гонсаала шивэр даваа, огсаала рагбар даваа энэ төр угаасаа байх. Тэ энэ дэр ингэсэн шүү дээ, тэ. Самдангийн нярдуг юм а. Шэрэгжийн намбаажийн гэсэн. Ягаа тийм ээ. Шэрэгжийн намбааж байх байхгүй. Самдангийн ойши тов инч дүү. Самдангийн мигнам жонгийн гэдэг ба шүү. Самдангийн мигванам жонгийн самдан садужигэвэрэг и нярдугын цан. Тэр шинэ товлоод Шинжаанжийн Симбийн шинэ товлоод тэрийг бол самдан дамбуу нярдуг эдлажидвийн лай дамбуу гэж тийм ээ. Тэр нярдуглаа дэнэ тэгээд жигдэлэн дайвын лам гомнох байгаа гэдэг өмнө гарсан шүү дээ, тийм ээ. Өмнө байгаа. Тэр самдан дун сүгмэдийн моши бүр алинч товлохгүйгээр зөвхөн тэр нярдуг эдлажидвийн лай дамбууга дээрээ жигдэлэн дайвын лам гомноод тэгээд тарва товлоод ингээд няндан ондожид бол байгаа шүү дээ, тийм ээ. Тэр бодгалд бол яах нь вэ? Самдангийн нярдуг байгаа. Тэр нярдуг дээр бол тэгээд одоо нянтой тонлом гомлом бүгдийг ингээд бяцлагж. Тэгэхээр тэр нянтой тонлом дотор чинь нянтой тонлом барчим ялан буюу одоо Дембашиламигийн дунгал чөсөө, гүнжүн чөсөө, тийм ээ. Гогба чөсөө, лам чөсөө, Дембашиламиг байгаа шүү дээ, тийм үү? Тэр барчим ялан бүгдөө бол яах нь вэ? Түмэн тэр шивэр даваа, рагбар даваа тэр юм байхгүй шүү дээ, тийм ээ. Яа вечэр те самдан дамбуу нярдуглаа дэнэ нянтойжин тонло барчим ялам сар дудуу яа вечэр. Тийм бооз самдан дамбуу нярдуглаа дэнэ нянтойжин тонло барчим ялам сар дудуу яа вечэр. Ди нярдуг сагмэ яа вечэр. Ди нярдуг сагмэ сагжаа сагмэ хоёлаа байгаа шүү дээ, тийм ээ. Сагжаа гэх юм бол жигдэн байлам гом. Сагмэд гэвэл дайвын лам гом. Зөөлө дамбуу пагван хажиг сум гэсэн бичээ. Рөгч. Дамбуу пагван хажиг сум. Пагван хажиг. За энэ цодын хүн юу гэсэн үг вэ? Дамбуу гэдэг нь бол юу гэж вэ? Самдан дамбуу нярдуг. Самдан дамбуу нярдуг дамбуулаа. Самдан дамбуу нярдуг дамбууд бол юу ах вэ? Пагва байна гэсэн. Пагва буюу сагмижийн лам. Тийм ээ. Сагмижийн лам байна. Пагван хажиг сум. Тийм үү? Нянтой пагвааж байж болно. Ранжил пагвааж байж болно. Тэгчин пагвааж байна. Тийм ээ. Дамбуу пагван сум. Дамбуу. Энэ нь бол дамбуулаа гэсэн санаа шүү дээ. Утга нь самдан дамбуун нярдуг дамбуулаа пагва сум байна гэж. Жишээ сум гэж. Тэгэхээр энэ пагва гэдэг чинь бол тонломоос дээшээ яриг. Тонлом гэдэг чинь жигдэн дайвын лам. Тэгэхээр пагван гэдэг нь бол пагвын ламж гэж ойлгогдсон ч пагва гэдэг чинь тонлом тоглосон бодгалч гэдэг чинь аль нь тийм ээ. Энэ бол лам зүг юм. Тийм ээ. Дамбуулаа гэдэг нярдуг дээр ярьж байгаа учраас пагван гэдэг нь бол пагвын лам, паглам тийм ээ. Тэгээд чэсүм бич. Ян хажиг Дириксү наваа шивчан намба мэтэдэ гэж. Нярдуг яна жигдэн бэл ламжи ригнэ юм би мачаа бичэр. Нярдуг яна жигдэн бэл ламжи ригнэ гэдэг чинь одоо ингээд хүүхрэгийн томруулж штэ тийм ээ. Хатаараа.
Имбе Мачавичтэй дэр жүвийн нянтожин тонлон барчин мэлэмдэ дайламж иргэсэн аваа. Бас биш. Жигдэн би ламж иргэсэн. Шүү дээ тий. Дайлам гэдэг нь жигдэн дайвын лам. Санаа шүү дээ тийм ээ. Тэгсэн үг шүү дээ тий. Очлоод битсэн болох. Тэр бол нярдуу яна жигдэн би ламжийн ригнэ бол байх албагүй маа. Нянто тонлон барчин мэлэмчин бол дайлам буюу дайламж иргэсэн аваа буюу жигдэн дайвын лам. Тэр бол тийм ээ. Ерөнхийдөө ойлгох. Ян хажиг нярдуг гаан шиг самданжин ойши матубийн нярдуг гаан шиг гэдэг чинь нярдуг тоглосон. Гэхдээ самдан ойши тоглоогүй гэж байна шүү дээ. Ойши матубийн гансаги жүжи самдан садужи гэвэрэгwa ди цани сэрва мэдтэй. Нярдуг юм бачээ. Тэгээ самдангийн ойши матува гэхээр нярдуг дээр буцаад ирж шүү дээ. Тэгээ тэр бол самдангийн нярдугын цани сэрва. Дийн цани гэдэг нь нярдуг яриад байгаа шүү дээ. Нярдугын цани сэрва мэдтэй. Этэдэ самдан нийвийн нярдуг товна самдан дамбун ойши тови чави чирэг самдан нийвийн нярдуг товна самдан дамбун ойши тов. Тэр эн чинь ийм 1 2 3 гэсэн одоо тэ 1-р давхар 2-р давхар 3 4 давхар гэдэг ийм стратеги байна шүү дээ. Яг тэгээд нэгийг олж иж заавал хоёрыг тэрнээс биш нэгийг одоо олоогүйгээр хоёрыг тийм алгасах гэдэг юм уу? Тийм болоод байхгүй нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр самдан нийвийн нярдуг товна самдан дамбун ойши товь тавичирдэ. Самдан нева янчду нярдуг сагмэ медвала шижид ёвичэр гэж. Самдан нева янчду нярдуг сагмэ мэвалаа гэж тийм ээ. Энэ дээр яагаад ингэж хэлж байгаа гэхээр анаар нэг жидэн дээр өснө санаж байгаа бол самдан дамбун нярдугт бол юу вэ? Сагжаа сагмэд хоёулаа байж. Самдан дамбун нярдуг дээр. Самдан дамбун нярдуг ялаж идвэл лай дамбууа дээр бол тэгээд одоо жигдэн дайвын лам гомноод явах байна. Жигдэн би лам үргэлжлүүлээд гомноод явах байна. Энэ бол сагжаа сагмэд хоёулаа байдаг. Харин самдан нийвийн нярдугоос дээшээ бол яг үлээ сагжаа хонаа байгаа шүү дээ. Сагжаа хонаа. Самдан нева янчду нярдуг сагмэд медвала шижид яв. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Самдан нева янчиж нярдуг бол сагмэд гэж байхгүй. Хэрвээ сагмэд гомнох хэрэгтэй болвол тийм ээ самдан невагаас дээш сагмэджийн лам жигдэн дайвын лам гомнох бясалгах хэрэгтэй шаардлагатай болвол нярдуг дээр гомнох хэрэггүй. Яагаад гэвэл ойши тоглолцсон шүү дээ. Самдан дамбун ойши тоглолцсон. Лам лава ойши тоглолцсон мөртлөө лам гава нярдуглаа дэнэ говоо нээчргээ гарсан. Санжин уу. Тийм учраас шүү дээ тийм ээ. Тийм учраас самдан нева янчиж нярдуг яна сагмэ мэвэн чав. Яагаад гэвэл самдан дамбун ойши хобын чав шүү дээ. Тэр сая өмнө хэлсэн шүү дээ. Тийм. Нярдугаас самдан ойши матовын ганц жүжиг самдан гэвэр самдан нийвийн нярдуг томна гэдэг энэ шүү дээ. Самдан нийвийн нярдуг тоглосон бол самдан дамбун ойши ховын чав гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ нярдугоос дээшээ бол сагжаа хонаа юм бин чав. Хонаа юм бин. Самдангийн ойши дээр лам гомнох нь илүү хялбар. Нярдуг гэдэг чинь өөрөө хүмүн завгүй ажилтай. Одоо энгийнээр хэлвэл тийм юу мантай. Өөрөө нөгөө нэг бахан нярдгууд байгаа цалин сүсрэгөө хийж мовоо хийжэд гав дуу юм ба хийж гава дуу хийж бахан хийжэд байгаа шүү дээ. Эдгээр чинь өөр ажилтай юу мам гомнох тийм завгүй. Тийм. Эндүү одоо юу гэдгийг нэг талаасаа ойлгуулах гэж хичээгээд тэр маань нөгөө үнцэнтэй юм буруу ойлгуулчихгүй гэдэг айц. Тэгээ гол юу нь бол бид нар уншсан шүү дээ. Зам лава самдангийн ойши тоглосон мөртөө зам гава буюу зам мөрийг бяцлахад илүү төвхтэй ярдуулаад байна говоо мэв. Тэ жүмцэн мэв гэж. Шижид ёвэ чирэр гэж тийм ээ. Самдан нева янчуд нярдуг сагмэ мэвалаа гэдэг нярдуг сагмэ байхгүй гэж хэлж байгаа чинь
жижид явж гэдэг нь тэгэл дүвжид явж дүвжид яваа юм а гэсэн. Дүвжид жумцсан бол байгаа л гэсэн. Ранлуг нээс нэрдгжис дүйшин ранги товжурж үрвэ самданжин өшин юмжуг товжудду жүрвийн самдан садүжи гэвэрэгва самданжин нэрдггийн цандаа гэж шүү. Самдангийн нэрдггийн цанд. За энэ одоо харанлыгийн цанд. Нэрдгги дүйшин ранги товжурж үрвэ самдангийн өшин юмжуг товжудду жүрвийн авсуу жүрвэ. Самданжин садүжи гэвэрэгва. Гэвэрэгва гэж шүү. Гэвэр. Тийм ээ. Гэвэрэгва самдангийн нэрдггийн цанд. Өшин юмжуг За дэла ши ядуулаас гэж ши ядуулаа. Дэла ши тийм ээ. Самдан дамбуу нэрдэг, нивэн нэрдэг, сүмбэн нэрдэг, шивэн нэрдэг гэж ши ядуулаа. Нэрдэггүй дүйшин ранги товжурж үрвийн одоо самдан дамбуун ошин нэмжиг товлохын тухайтад товжудуу жүрвийн самдан дамбуу садүжийн гэвэрэг бол самдан дамбуу нэрдэггийн цаг. Энэ дээр бол сая дээр нь самдангийн ошин нэмжиг товжудуу жүрвийн самданжи садүжи гэвэрэг болсоо самдан дамбуу гэж ялгаагүй шүү дээ. Тийм учраас самдан дамбуу гэдээ ороод ирэх юм бол самдан дамбуу нэрдэг гэдэг хараа шүү дээ. Тийм ээ. За яваала. За яваанд бол хажиг самдан дамбуу нэрдэг таны сусор игва ээж мова ээж радо юм ба ээж авадуа ээж жодва ээж жорва тай ээж дан дүгдүү дан эсэр тэ метэтэ гэж самдан дамбуу нэрдэг цаны сусор игва ээжтэй самдан дамбуу нэрдэг чи тогмаа май энэ зөндөө яасан тэ тогмаа май маян бичэрдэ шинэ томатогийн гансаги жүжи шинжанжи симби нямжугги дэнгэнзэн дэйн тогмаа юм бичэр буюу самдан дамбуу нэрдэгжин тогмаа юм гэж. Тэгээ самдан дамбуу нэрдэг эдла жидвэн лай дамбууа юм бичэр гэж. Лай дамбууа юм. За энийг өмнө уншихдаа бид нар ламирмын дүнтэй уншсан тийм ээ. Ламирм дүн юу ах вэ? Ламирм дүнбүн яг юу амын дэлгээд бид нар уншсан. Тэгэхэд бол богдламын дээр маш тодорхой байна тийм ээ. За нэрдэг эдла жидвэн лай дамбууа юм. Хэдгээр хуудсан дээр байлаа би жидвэн уншихад 500 дээр байна. Барнасын байдаг. Дэвтэр зузаан дэвтэр ном. За тэгээ самдан дамбуу нэрдэг эдла жидвэн лай дамбууа юм бичэрдэ самдан дамбуу нэрдэг эдла жидвэн лай дамбууа ёвич. Тэгтэл самдан дамбуу нэрдэг нёмон намжингийн лай дамбууа лай чевийн нэрдэг дүг тоала самдан дамбуу нэрдэг эдла жидвэн лай дамбууа ондудоо бичэрдэ нянсаалаа гэж. Ондудоо нянсаалаа. Тэла эдла жидвэн лай дамбууааны дэжүдөө жавааныдла жисрэдүү эдла жидва матувжин гэж. За тий. Дэжүдөө жавааныдла жисрэдүү эдла жидва матувжин гэдэг. Ижид матувжин гэдэг нь бол шинэ тийм ээ шинэ матувжин. Сим зэжигваныдла марики барду лай дамбууа ино гэж. Тэла нямон намбаржун лай дамбууааны эдла жидва това нямонба намлаа сим жонгор дэдвэн цани сусор игва эдла жидва аян бала замши лемба ла гомба гаимба дэ шэсүн бит гэж. Шая Давид дамжаатай мэтэтэй хатунгийн дөвөөс энэ тэтгэлийн дүн гайгүй. Давид дамжаатай мэтэтэй хатунгийн дөвөөс самдан дамбуу нэрдэг тооваала. Чинэжин дөвөөс самдан дамбуу нэрдэг товоо ондудоо говь. Говаа гааш. Чинэжин дөвөөс самдан дамбуу нэрдэг товаадан самдан дамбуу нэрдэг эдла жидвэн лай дамбуу товоо дүням гэж. Энэ бас яасан дүням тийм ээ. Дүням. Энэ бол манай банчин их чаны бас нэг онцлог шүү тийм ээ. Самдан дамбуу энэ шинэжид дөвөө самдан дамбуу нэрдэг товаада. Самдан дамбуу нэрдэг эдла жидвэн лай дамбуу товоо дүням. Дүням. Гүнчи их чаа бол дүү миням гэдэг. Шинэжид дөвөө самдан дамбуу нэрдэг товаада. Самдан дамбуу нэрдэг эдла жидвэн лай дамбуу дүү миням гэдэг. Гүнчи их чаа. Хэмадэртал дүням ямбартал дэдэжанда ягон баала дүүмэжид дэна дэе лүдэнсэм шиндөө жамба четовна идла житан жава гэсэн байгаа зү. Дэжа шисүн бичээр гэж. Тийм ээ. Ягон баала дүүмэжид дэ гон баала гэдэг чинь нөгөө нэг юу байсан шүү дээ. Энэ юун дээр жидүүн дээр гарсан юм шиг санагдаад байна. Дэгон баала дүүмэ дэ гон ба гэдэг нь бол нөгөө шинэ товжиж тав болсон симнэ гүү байгаа шүү дээ. Симнэ гүү гон болоод дүү мижид болоод дэнэ дийн лүдэн сим тийм ээ лүдэн сим шиндүү жамба че товна гэдэг нь
유 신장, 심 신장 도도 되게 이틀아지도 인자 담보와 이틀아지 땅 гэдэг нь бол нөгөө ба хийгээд салгасан маягтай бол тийм ээ дамбуу гэсэн маяг. Итлажид ба дамбуудан жава болж байгаа маа гэсэн. Тийм ээ. Жэжа шисүн бичээр. Давай чи ингэж л байна. Дамбуу тий. Чамад иртал гэдэг нь тэгээ това дүним ямбарт те нэрдэг итлажид лай дамбуу това дүним ямбарт тал өдөж юм заа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ягон болоод юмэж дэнэ ди илүүдэн сим бол Шинжаан чумбуу товлоод итлажид ба. За Шинжаан чумбуу гэж хэлж Шинжаан чадваржин гэж хэлдэг ингээ янз янзаар бол жагрын шүн за бэшүн тэр бол нэр томьёонууд нь харилцан адилгүй жоохон ялгаатай тэгж гаргав. Тэ Шинжаан Симбагаа л хэлж байгаа. Тэ чумбуу тов. Чадваржин гэж. Өөр нэг юм л. Нэг нь 3 маягаар хэл. Чадваржин Шинжаан чадваржин това. За тэгээд итлажидан жайшажаа гэдэг нь бол итлажидва дамбуудан жава гэдэг. Тийм учраас ижид энэ дамбуу гэдэг дамбуу ингэж хэлсэн биш хэмээн зарлаг байна гэж. Жаяа самдан дамбуу нэрдэг таны сосор игва ижидэ самдан дамбуу нэрдэг мижиг мэд юм бадан Тэла дагваадан сагмын нийсүү регвартал самдан дамбуу нэрдugжийн тогмоо 가식 зөдөлөөс юу гэж чаяан гэ самдан дамбуу нэрдэг саний сүсүр игва ижидэ самдан дамбуу нэрдэг мижиг мэд тийм ээ мижиг мэдгийг бол ингэж самдан дамбуу нэрдэг тийм ээ самдан дамбуу нэрдэг бол юу хөө нэрдэг самдан дамбуу нэрдэг жигдэнлэн давын ламжийн сэмдэн жедвала мижиг мэд самдан дамбуу нэрдэг бол жигдэнлэн давын ламжийн сэмдэн жедвала мижиг ба мэд юм батан түүн дотроо дагваа тагмэ нийсүү регвартал самдан дамбуу нэрдugжийн тогмоо 가식 зөдөл нэрдugжийн дамбууны мижиг ба мэ бадэ эний дагваа ян инза сагмижан ино шишэсэн бич. Дагваа гэдэг нь сагжээ гэсэн байна шүү дээ тийм ээ. Дагваа ян ин сагмижан ян ино гэдэг нь дагваа гэдэг нь бас яг хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэл нэрдэг дамбууны мижиг ба мэ бадэ эний дагваа ян сагмижан ино шишэсэн. Мэрэгдээ гэж. нэрдugжийн дамбууны ажиг таныхаар бол энэ нэрдugжийн дамбуу буюу нөгөө юу шүү дээ. Таны сусур игва ижид. Таны сусур игва ижиддээ ижиддээ юу гэж самдан дамбуу нэрдэг мижиг мэд юм бадан нэрдэг мижиг мэд юм бадан тэрэн дотроо тийм ээ тэрэн дотроо дагваа ян шагжуу ядва инла цагмижан шагжуу ядва ино гэсэн. Тэ шишүү. Дөө мэрэгдээ гэж. Дөө мэрэгдээ энэ шишүүн бичрнаа дөө гэж тавихгүй шүү дээ. Дөө мэрэгдээ гэдэг нь завь дамжаан дээрээ завь дамжаалаа дөө мэрэгдээ гэсэн санаа шүү дээ. Мэрэгдээ. Самдан дамбуу нэрдэг цаны сүсүр игва ижид суг дүгбүү гаруу инаа гэж байна. Дүгбүү гаруу юм. Цаны
Самдан Домбоо нэрдэг саний сусар игва ээжид суг дүгүү гаруу яна шэрэгжи намбажи имбийн чавичэр. Шивар даваа рагбар даваа гэсэн санаач те. Шива гэдэг нь бол одоо ёндондуу даваа. Тийм ээ. Рагбар гэдэг нь бол гимтэй гэж. Жондуу даваа. Шивар даваа гэдэг. Ховжир даваа. Ховжаа имбар даваа. Ховжаа гэж. Шэрэггийн намбажи юм. Тэгэхээр Самдан Домбоо нэрдэг саний сусар игва ээжид суг дүгүү гаруу яна шэрэггийн намбажи имбийн чавичэрдан. Самдан Домбоо нэрдэг саний сусар игва ээжидла дэнэ тэмингийн баглам жива мэвичэр. Ээжидла дэнэ гэдэг чинь Самдан Домбоо нэрдэг саний сусар игва ээжид бол тэр цэмдэн жидвала дэнэ гэсэн санаа шүү дээ. Цэмдэн жидвала дэнэ. Дэнэ гэдэг нь бол цэмдэн болох гээд байгаа шүү дээ, тийм ээ. Цэмдэн болох. Одоо бид энэ өөр одоо инженеэр хэлэхэд одоо бидэнд байгаа турчиг, шийдан, дэмүг дан ийм л одоо юу байгаа шүү дээ, тийм ээ. Сэтлүүд байгаа шүү дээ, ихэнхтэй. Тийм ээ. Тэр энэ дээр одоо юу гэдгийг зовлонгоос гарах зам мөрийг ямар ч энэ гарах энэ шунагс жоохон буйны сэтгэл төрхөн ч гэсэн энэ дээр нь бол ямар ч одоо зам мөрийг болдог. Тэр бол тэр зам мөрийг бясалгах тэр чадвартай нэг ийм хэрэгтэй байхгүй. Тэрийг үүсгэж энэ дээрээ одоо ажиллах гэдэг шүү дээ. Олон зовлонгоос гарах. Энэ дээр тэгэхээр тэр сэтгэл чухал тийм. Тэмдэн гэдэг байгаа чинь энэ ижил дэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэнд энэ саний сусар игва ижил тэр тулгуурлаад энэ дээрээ одоо шүтээд тэмингийн хаглам жива мэвчэр гэдэг байгаа шүү дээ. Хаглам жива мэвчэр. Тэгэхээр сэмдэн жидва. Тэгэхээр бид нар тэр сэмдэн ядахнаа шинэ хэрэгтэй байна шүү дээ. Ядахнаа шинэ. Хамгийн доотол шинэ байж тэгээ тэн дээрээ одоо юу гэдгийг өстой ламжийн заваа шинэн дэнцлээс эхлээд ингээд одоо гом бол өөрчлөлт. Тэгээс одоогийн энэ байгаас юу мантай. Юу ч их. За тэгэхээр бол юу гэж Самдан Домбоо нэрдэг саний сусар игва ээжила дэнэ гэдэг нь бол сэмдэн жидвала дэнэ тэмингийн баглам жива мэд гэж. Тэмин баглам жива мэвэж. Пагвин лам. Одоо нэгсэн нь нянто тонлом 10 жил тонлом жива мэвэж гэж. Тэгээд Самдан Домбоо нэрдэг саний сусар игва ээжид тэргүүд сэмдэн жидэлж чадахгүй байгаа юм чи бидний одоо байгаа энэ бол бүр мэвичэр. Чима дээр тал юу ч. Чима дээр тал. Самдан Домбоо нэрдэг саний сусар игва ээжид суг дүгүү гаруун товла манямбын хүншиг суг мэвэж. Самдан Домбоо нэрдэг саний сусар ээжид суг дүгүү гаруун товла маням жүншиг суг мэвэж гэж. Тийм ээ. Жүншиг суг мэвэж. За гиндэн шүү. Зэт өнгөрсөн. Ханаатай шүү. Жүншиг суг мэвэж. Тэр тал Самдан Домбоо нэрдэг ээдл ажид лай дамбуус дүүийн шинэ томаа тагнаа Самдан Домбоо онши дондоо нэрвийн жүншиг мэвэж. Самдан Домбоо онши дондоо нэрвийн жүншиг. За жүншгээ санаж байгаа байж та тийм ээ. Нөгөө юуны томбон бангын чанаа шагваа шүү дээ тийм жүншиг. Томбон бангын чанаа шаг. Тийм учраас бол юу гэж байна. Тийм саний сусар игва ээжид суг дүгүү гаруун товла маням бий жүншиг суг мэвэж. Тэртэл Самдан Домбоо нэрдэг ээдл ажид лай дамбууис дүүийн шинэ томаа тагнаа Самдан Домбоо онши дондоо нэрвийн жүншиг мэвэж. Тавтай нянсаала дэла дөдүүд очигдсон барлуур жавичэр равду зомби налжирваны едлажудва намба дүнжис дөдвийн очигдсон барлуур жесүү жесүм бий. Тийм ээ. Томбон бангын чанаа тавьж байгаа юм. Тэр аль хэзээний үгүй. Нянсаала дэла дөдүүд очигдсон барлуур барлуур жавичэр равду зомби налжирваны едлажудва намба дүнжис дөдвид очигдсон барлуур жесүү тогтсон. За задаг дээр таал гэж.
завийн даг дертал, задаг дертал гэдэг чинь таны энэ юу шүү дээ. Самдан дамбуу унши энэ самдан дамбуу унши дондуу нэрвийн жүншүг мэвичэр чавдэ гэсэн шүү дээ, тийм ээ. Энийг айлж байгаа шүү дээ. Хүн баг. Задаг дертал завийн даг нь юу вэ? Самдан дамбуу нэрдэг илж идвэл дамбууд үе шинэ томоо тагна самдан дамбуу унши дондуу нэрвийн жүншүг мэс гэсэн. Жүншүг мэвэр тал самдангийн унши товын жүншүг мэви. Жүншүг мэвэр тал самдан дамбуу унши товын нэрдэг илж идвэл дамбуу тов тэгэл одоо шууд нам гомноод одоо жигдэн ландаа байна. Гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Бомбон бангад ингэж байгаа шүү дээ. Тийм учраас самдангийн унши зав бах тийм юу гэх юм. Илүү юм хийх зав баггүй шүү дээ. Нэг чиг бүчд тарва дондоо нэр. Нэг чиг бүчд одоо толгой дээр нь асан галыг харах гэж яар сандарч байгаа. Юу самдан дамбуу унши юм. За хонарэ. Самдан дамбуу нэрдэг сагмын наас. Самдан дамбуу нэрдэг сагмэ гэдэг чинь бол жигдэн ландаа лам тийм ээ. Самдан дамбуу нэрдэг сагмэ на нэрдэг илж идвэл лай дамбууа ин говортал. Говортал. Нэг самдан дамбуу нэрдэг сагмэ яна гэж. Сая самдан дамбуу унши товын жүншүг мэ гэсэн шүү дээ, тийм ээ. Одоо тэгээд үргэлжлүүлээд бодлоо. Самдан дамбуу унши товын жүншүг мэ. Унши матубаин тэгээд жүншүг чи юу вэ? Самдан дамбуу нэрдэг илж идвэл лай дамбуу. Нэрдэг дээр л одоо сагмын лам бяцлагж байгаа шүү дээ, тийм үү? Тэгвэл самдан дамбуу нэрдэг сагмэ яна гэдэг чинь энэ жүншүгийн одоо байгаа байдал шүү дээ, тийм үү? Нэрдэг илж идвэл лай дамбуу ин говортал. Дээл харанцаг бол дээл гэж тийм ээ. Тийм байгаа шүү дээ. Самдан дамбуу унши товын жүншүг мэ гэсэн шүү дээ. Унши товын жүншүг байхгүй бол энэ жүншүг чинь юун дээр сэмдэн жидолоо дэнэ лам гомнох юм. Тэгээд тэр нь сагмжийн лам шүү дээ. Сагмын жигдэл дайвын лам гомно. Самдан дамбуу нэрдэг илж идвэл лай дамбуу. Нэрдэг дээр л гомно шүү дээ. Нэрдэг дотор нэрдэг илж идвэл лай дамбуу. Яагаад гэвэл цаны сусаар игва ээжээс суг нэрдэг дээр бол юу лээ? Нэрдэг дээр бол цаны сусаар игва ээжэд ла дэнэ тэгминжийн хагламжэва мэ гэсэн шүү дээ. Тийм ээ, энэ харж байна. Тэгмингийн хагламжэва мэ гэсэн шүү дээ. Тэгэхээр цаны сусаар игва ээжэд тэргүүтээ нэрдэг биш юм бол ганц нэрдэг. Түгэжлэж идвэл лай дамбуу байна, тийм ээ. За тэгээ. Самдан дамбуу нэрдэг сагмэ яна нэрдэг илж идвэл лай дамбуу ин говортал. Тэ. Самдан дамбуу нэрдэг цаны сусаар игва ээжээс суг дүбүү гаруу яна ширагийн намбажи ин гович дагха шяна хайва хажиг мачиг гинэ. Хайва хажиг мачиг гинэ. Энэ хайва хажиг мачиг гэж байгаа боловч банчаар анлуг бол одоо чав шүү дээ, тэ. Энэ самдан дамбуу нэрдэг цаны сусаар игва ээжээс дүбүү гаруу яна ширагийн намбажи юм бин чавартал. Ин говортал. Тэ. Өө гэж байгаа шүү дээ, тэ. Дагха энэ даг хайлгна. Тэ. Банчаар анлуг бол дөө шүү дээ, тэ. Хайва хажиг мачиг гэж байна. Энэ хайва хажиг живзүү их чааш шүү дээ, тэ. Живзүү их чаа. Тэрэ живзүү. Тэрэ их чаа бол одоо энэ хайва хажиг мачиг гэж байгаатай тэрэ их чаа бол таардаг юм шүү. За тэрэ их чааг онч гүсэн үзээгүй л дээ. Би үзээгүй л дээ. Багш маань тэгж айлцсан, тийм. Хайва хажиг мачаа гэж хэлж байгаа, тийм ээ. Энэ самдан дамбуу нэрдэг цаны сусаар игва ээжээс гаруу яна тэрэг намбажийн юм бин чавартал гэхээр мачуу гэдэг гэж. Тэгээд энэ нь тэр живзүүн бин гэх чаа бол мачуу гэдгээ гэсэн. Тэгээ энэ хайва хажиг гэж тийм ээ. Тэгэхээр бол цаг хугацааны хувьд бол живзүүн царай их чаа бол хамгийн ихэнд нь бол цогц. Дараагаар нь банчи их чаа. Дараагаар нь банчи их чаа. Тэгэхээр
Банчин соном давг лам бол Сера ихчээ үзээд дараа нь одоо ихж байгаа. Түүний дараагаар Хүнчин ихчээ. Хүнчин лам бол ихж байгаа. Тэгэхээр Хүнчин лам бол хоёуланг нь үзэж байгаад байна шүү дээ, тийм ээ. Банчин манай их чааны одоо банчин соном давг лам бол өөрөө Сера хийдэд суралцаж ломны гол хийсэн газар нь Сера шүү дээ. Ийм байгаа шүү. Хава хажиг мачаа гэж. Аранлаг бол чавчууд тий. Широгийн таны сусар игва ээжээс дүгүү гаруу яна Широгийн намбаж юм. Яагаад гэвэл энэ чинь бол ийм шивэр даваад рагвар давын намбажин учраас бол дав байхгүй. Тийм учраас энэ дэр явлаа таны сусар игва ээжлээд байна. Тэмгэнжин багламж яваа мэд гэсэн шүү дээ. Энэ дэр шүү дээ. Энэ дөө мэрэгдээ хамдан дамбуу нэрдэг цаны сусар игва ээжээс дүгүү гаруу яна Широгийн намбажин юм би чав ичэрдан чав гэсэн байна. Чав ичэрдан хамдан дамбуу нэрдэг цаны сусар игва ээжлээд байна. Тэгвэл хэмжээ багламж яваа мэ ичэр. Энэ бүр энэ дээр нь бүр яг тодорхой хэлсэн бод. Тэгэхээр энэ доор юу гэх юм бол доо гэж гайх юм үнэндээ байхгүй гэсэн тийм ээ. Дээр бол маш тодорхой хариулсан байна шүү дээ. Дээр бол ингээд хүн үзэхдээ бол энэ дээд доотхыг бол тэгэхээр дахин таны Широгийн намбажин говьчд дахаж хажиг мачавдэ хайва хажиг мачавдэ хамдан дамбуу нэрдэг мовоо ижиж жинцээ чулга сүмбэрлжин дэngэн зун товнэ ийм жүн гомбис дагмид дугуй самдан дамбуу нэрдэг дува явичэр цум. За энэ тэгээ мовоо ижид бол бид байна шүү дээ тийм ээ. Мовоо ижид дээр бол гомжин зоврж байгаа шүү дээ тийм ээ. Гомжин зоврж бид нар өмнө тэр юун дээр ярьсан шүү дээ тийм ээ. Жидүн дээр гомжин зоврж байгаа. Тийм учраас бас энэ чинь зүгээр хайва хажиг гэдэг нь аргагүй. Тэр энэ бол бас бодох юм байгаа. Зүгээр ч хэлж байгаа юм биш. Хамдан дамбуу нэрдэг мовоо ижид гэсэн. Цаны сусар игва ижид. Мовоо ижид бол ижижин цэ гэж байгаа. Шалга сүмбэрлжин дэngэн зун товлоо. Яг л гомжин зоврж байгаа. Гомжин зоврж байгаа үе нь бол мовоо ижид дээр товлж байгаа. Тийм учраас шинэл хагантун сүндүү бэрэлгийн дэngэн зун товнэ. Ийм жүн гомбэс гэж байгаа. Түүнийг ингээ үргэлжлүүлээд ингээд явж байгаа учраас жүн гомбэс дагмид дугуйн самдан дамбуу нэрдэг дува явичэр. Нэрдэг дува явичэр. Кованы долон тэвэрсэн нямдэ гэж. Кованы гэдэг нь тийм ээ. Кованы долон тэвэрсэн нямдэ. Гондо самдан дамбуу нэрдэг цаны сусар игва ижидлээ 8 жүншиг мэвэр хайлан бадан гүндик говичэр. Гүндик гович. Онжан ява матовис гандэж аваа гэсэн үг. Тэр бол бас Кованы долон тэвсэн нэмдэ гэж байна. Ков гэдэг нь бол банчин соном давглам өөрийгөө хэлж байгаа. Өөрөө бол энэ араа гоёорта самдан дамбуу нэрдэг самын яна нэрдэг ядлаж лай дамбуу аянгоо гэж хэрэгтэй гэж бодож байна. Ягаад гэвэл дээр самдан дамбуу нэрдэг саны сусар игва ижидлээ навь жүншиг мэ гэд хайлгдсан шүү дээ тийм ээ. Жүншиг мэ гэсэн шүү дээ. Санаж байна уу? Багламж явж чамд самдан дамбуу нэрдэг саны сусар игва ижээс дүүг гаран тул. Маний би жүншиг суг мэ гэж ийм хайлан байгаа шүү дээ өөрт. Их чам. Ийм хайлан байгаа учраас таны сусар игва ижид дээр бол яг нь энэ таны сусар игва ижид дүүг гаран товлаа. Товлох юм бол юу лээ? Широгийн намбажингийн лоо юм би чаваа гэж. Широгийн намбажин лоо юм. Хэлээд байна. Юу тов юм жүншүү согмэваа гэж. Далам тов. Долон тэвсэн нэмдэ гондуу самдан домоо нэрдэг цаны сусар игва ижидлээ 8 жүншиг мэвэр хайлан бадаг. Гүн дэг говьч. Тэгэхээр энэ дээд доотгоо ингээд бүгдийг нийлүүлээд ингээд яах ёстой шүү дээ тийм ээ. Хоорондоо өмнө хэлсэн хойно хэлсэн хоёр нь бол хоорондоо харшгүй байх ёстой шүү дээ тийм ээ. Тэгээ бүхнийг ингэж бол одоо жирлээ гэсэн санаа байна шүү дээ тийм ээ. Гүн дэг говьчэр онжан нява матовэс гэж. За хэдийгээр бол яг одоо ингээд одоо тийм байна. Өөрийнхөө хувьд бол бодлоо хэлсэн шүү дээ. Өөрийнхөө хувьд бол би дөө гэж хэлэх хэрэгтэй байна. Ягаад гэвэл ядуу саны жүншүү суг мэва хайлгдсан. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо таарах ёстой. Тэгэд өөрийнхөө дамжааг бол гэхдээ бол одоо гандэж аваа гэж байна. Ява матурис гандэж аваа. Аль нь одоо тэгэл
эвтэйхэн байна. Тэгээ тэрүүгээрээ болоорой л гэсэн маягтай үг шүү дээ. Аль айлгангаараа юу. Тэгэхээр одоо Сэр Живзүүн их чаа тэр Живзүүн их чаагийн мачуу гэж хэлсэн чинь болоод Хамдан Домбоо ярддаг цаны сусаар ивгүй ижиж дugбуу гаруу яна Чирагийн Намбажингийн лоо юм гэж хайва хажиг мачуу гэсэн шүү дээ. Мачууд тэгээ мачуун мөн хаана гэхээр Хамдан Домбоо ярддаг мова ижид юм. Мова ижид дээр яагаад гэхээр гомжин зовж юу. Гомжин зовж байгаа гэдэг чинь Шанал хаант сүнд бэрлийн ивэнцэн тоглосон. Тэгээд тэр одоо товлсон эрдэм маань бол тэгж алга болохгүй шүү дээ тий. Тэрийг өргөжлүүлээ ингээд бяцлага явж байгаа. Тэгээд бяцлагтайгаа зэрэг бол тэр шинаа дээрээ тэр лагантун маань юу ямар ажил хийж байгаа гэхээр дагмид дуугаа. Ансгийн дагмид дуугаа. Дуугаа самдан. Тэгээд тэр чинь уншид дуулуу юм шиг ярддаг бол таараа. Тэгээд энэ ярддаг дагмид дуугийн самдан дамбуу ярддаг. Одоо ярддаг энэ лам юм тий. Тэгэхээр бас амаргүй ууз нүндээ эн чинь бас одоо юу гэдгийг шээсүн бичэр гэж өрөөсөө хэлээгүй ууз шээсүн бичэр гээгүй яг ингээд логикоор бод. Тэр бас шудраг одоо үе одоо их цочмог хатуу айлтдаг гэсэн гандэж авуу гэсэн. Гандэж ав. Тэгэхээр та бүхэн бодоод зүгээр нэ. Гэвчиг ахаад цааш нь хөөх юм болвол одоо хэдүүлээ эндээс ахаад цааш нь хөөх юм болвол тэгвэл мова ижидла дэнэс тийм Хамдан Домбоо ярддаг мова ижидла дэнэ жигдэн одоо тэр сангажийн лам гомнох гэдгсэн үү павын лам товын жүншиг суг яортал жүншиг суг яорт яг энэ эрг багаар нь эргүүлээд одоо банчиг чинь хэл банчиг чинь гандаж авах гэсэн шүү дээ. Тас хориглоогүй. Тэгвэл мова ижид тов инцээ шилэг сүмбрэлжи дэнгэнзэн товлж. Тэгээд ди жүн гомбис дагмид дуугийн самдан дамбын ярддаг дуу. Тэгээд дагмид дуугийн самдан дамбын ярддаг дүүлж байгаа юм бол лам дэла дэнэ таглан тоо яортал. Тоо яор. Тэ? Тэгвэл энэ дээр шүү дээ энэ. Хамдан Домбоо ярддаг цаны сусар игба ижидла дэнэ Тэминжийн паглам жива мэг жива маян бар. Тэминжийн паглам жива ёвич. Тэгээд юу гэдэг Самдан Домбоо ярддаг цаны сусар игба ижидла гаруун товлаа маань жүншиг суг мэвич. Жүншиг суг ёна жон мэвич. Ё чог бич. Тэртэл Хамдан Домбоо ярддаг идла жидэлэ Домбоо дэви Жина томатана Самдан Домбоо онши дондоо нэрвийн жүншиг мэвич. Самдан Домбоо онши дондоо нэрвийн жүншиг мэвич. Самдан Домбоо ярддаг идла жидэлэ Домбоовис дэви Жина томатана Самдан Домбоо онши дондоо нэр. Энэ хамаа тийм ээ. Онши дондоо нэрвийн жүншиг байхгүй л байдаг юм багуз. Тэр өөсө дондоо нэрлэх ямар шаардлага байхгүй. Яг л мова ижидлаад байна паглам дээд царвай. Паглам хурж болж байгаа юм чинь тэр самдан унши ямар их. Үн жигдэн дайвын лам гомнод пагвэлом ондож үрэлцсэн баг. Гэвэл юу хөө? Шок гэх юм болоо. Жүншгээ гаргаад ирэх. Тийм бай. Авал нь ингээд бол үрл хөгжөөд андаж авуус. Онаарэ Хамдан Домбоо ярддаг самын яна ярддаг идла жидэлэ Домбоо ин говортол Хамдан Домбоо ярддаг цаны сусар игба ижид суг дубу гаруу яна Ширагийн Намбажи гович даг хай шана хайва хаж тэ юм ч. Хамдан Домбоо ярддаг мава андаж авуу гэсэн тэ хажиг
Самдан домой нэрдэг яна ямар машиг бай садүй юм би тавьдээ гэж. Тэдэр нясаалаа шатвичээс яна. За энэ нэг өдөр нүр. Эндэж авуу. Домой чаг байсан. Тус ямар машиг баа буюу зээжигдүү наваа биш. Санаач. За энийг дараагийн